Энэ сэдвээр Монгол улсын нөхцөл байдлын талаар илүү тодорхой сонирхолтой хэлэлцүүлгийг та бүхэн өрнүүлсэн буй бизээ. Сэдвийг илүү сайн ойлгохын тулд нэмэлт мэдээлэл авах боломжтой их сурвалжуудыг ашигласан байхаа гэж найдаж байна. Түүнчлэн шинэ арга замыг эрэлхийлж үнийгээ хэрэгжүүлбэл нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдөж болох тухайч ярилцсан байхаа гэж ойлгож байна. Учир нь аливаа асуудлыг олж харах хэсгээс шалтгаалan бидний хандлага цаг хугацааны явцад өөрчлөгддөг. Иймд та албадан хөдөлмөрийн тулгамдсан асуудал, ажил зуучлах, авах харилцаанд шударга байдлыг хангах талаар хангалттай сайн мэдлэг ойлголттой болж чадвал сэтгүүлчийн хувьд илүү сайн дадлага туршлага олж авснаар албадан хөдөлмөрийн хүрээнд дэх тулгамдсан асуудлыг дэвшүүлэн тавих боломжтой юм. Эндээс л таны үүрэг эхэлнэ. Мэдээж хийх гэж буй нийтлэл нэвтрүүлгийнхаа санаа сэдвийг олох, эрен сурвалжлах, улмаар олон нийтэд мэдээ сурвалжлагыг өгөх боломж бий болно. Мэдээллийн сэдвийг олж авахд анхаарах зүйл нь дэлхийн нийтийн хэмжээний тулгамдсан асуултыг орон нутгийн түвшинд буулгаж, холбохыг хичээж ойлгох явдал юм. Иймд энэ тал дээр танд туслахын тулд бид гарын авлагад хэд хэдэн бүлэг асуудлаар жишээ болох нийтлэлийг орууллаа. Сэдвийг олж харах эхний алхам бөгөөд хамгийн том сэдв нь хүний эргэн тойронд боддоор өрнөж буй үйл явдал байдаг. Тиймээс аливаа зүйлийг хүн төвтэйгээр олж хараарай. Хүн төвтэй нийтлэл сурвалжлагууд үргэлж үзэгчдийн сонирхлыг татдаг бөгөөд ийм сэдвийг олж харах хамгийн сайн арга бол магадгүй өөртөө тодорхой асуултуудыг тавих, өөрөөсөө асуух явдал юм. Жишээ нь албадан хөдөлмөрийн нөхцөл үүсч хүмүүс үүнд өртөж байна гэж үзвэл юуны юм? Тэд хэрхэн яаж анх ажилд орсон бэ? Тэдний аялал хаанаас эхэлсэн бэ? Тэд яг ямар ажил хийж байгаа вэ? Тэд ямар нөхцөлд амьдардаг вэ зэргээр тэдний түүхийг хүний мөн чанарын үүднээс гүн гүнзгий олж харахыг хичээгээрэй. Энэ нь үйл явдлыг хүнтэй холбох гол гүүр болох арга хэрэгсэл бөгөөд гарын авдад зарим нэг жишээг орууллаа. Эдгээр жишээтэй танилцахыг урьж байна. Бусад төрлийн нийтлэл нэвтрүүлэг зохиомжийг хэрхэн гаргах талаар та бүхнийг сайн мэдээлэл, мэдлэгтэй гэдэгт итгэлтэй байна. Сургалтын нэг сайн тал нь оролцогчдод бүтээлэн хуваалцаж, эдгээр нийтлэл нэвтрүүлэг дээр юу нь сайн болсон, юуг сайжруулах шаардлагатай талаар ярилцах завшаан тохиодог үлээ. Хүний түүхийг өгүүлэхээс гадна хоёр дахь төрлийн нийтлэл нэвтрүүлгээр Монгол улсын хэмжээнд эсвэл танай орон нутгийн нийгэмд хамт олонд ажлын байр хөдөлмөрийн харилцаа хэрхэн зохицуулагдж байгааг харахыг хичээх юм. Энэ нь ажил хөдөлмөрийн талаарх нийтлэл нэвтрүүлэг бөгөөд тодорхой салбарыг сонгоовч судалж эхэлж болох юм. Тэгэхээр та бүхэн тодорхой нэг салбарыг судалж таньж мэдэж болох юм. Тухайн салбарт албадан хөдөлмөрөөс зайлсхийх сайн туршлага эсвэл хүчээр хөдөлмөр эрхлүүлэх муу арга хэлбэрч байдаг байж болно. Бусад олон салбарыг харьцуулж сонгож болно. Жишээ нь хөдөө аж ахуйн салбар, барилгын салбар, гэрийн үйлчилгээний ажилчид гэх мэт өмнө хэлсэнчлэн албадан хөдөлмөр эрхлэх эрсдэлтэй салбарууд байгааг олж харж болно. Олон улсын хөдөлмөрийн байгууллагын гэрийн үйлчилгээний ажилчдын 180 төгрөг конвенцэд энэ талаар тодорхой асуудлыг тусгасан байдаг. Гэхдээ тухайлбал гэрийн үйлчилгээний ажил, загас агнуур, үйлдвэрлэл, уулуурхай болон зам тээвэр зэрэг салбарт яагаад албадан хөдөлмөрт өртөх эрсдэл илүү өндөр байна вэ гэдэгт анхаарч нарийн тодорхой асуудлуудыг гаргах хэрэгтэй. Эдгээр бүх салбаруудыг албадан хөдөлмөрөөс ангид байлгах боломжтой. Иймээс тухайн хүнд учирч буй кейс тохиолдол түүний ажлын байрыг сайтар дагаж судалж нягтлах, мөн мөнгөтэй холбоотой үйл явдлыг хөөн судалж үзхийг уриалж байна. Тиймээс 3 дахь төрлийн нийтлэл нэвтрүүлэг нь бизнес, эдийн засгийн тухай өгүүлж болох юм. Сэдвийг ойлгох талаар өмнөх модулд танд хэлсэнчлэн албадан хөдөлмөр эрхлэлтийн гол шалтгааны нэг нь оролцогч талууд их хэмжээний хууль бус ашиг олж байгаа явдал билээ. Нөгөө талаар шударгаар ажилд авах зуучлагтай холбоотой харилцааны бэрхшээлд энэхүү зарчмын эдийн засгийн хувьд өргөөжтэй байж болохыг таниулахтай холбоотой асуудал юм. Тиймээс хэрэв та мөнгөний түүхийг хөөж тодорхой салбар дахь тулгамдсан асуудал эдийн засгийн хүндрэлийг ойлгохыг хичээвэл илүү сонирхолтой нийтлэл нэвтрүүлгийг бүтээж болно. Бизнес эрхлэхэд албадан хөдөлмөр ялангуяа борлуулалт нийлүүлэлтийн сүлжээнээс хэрхэн ашиг олдог вэ? Орчин үеийн аж үйлдвэрийн борлуулалт нийлүүлэлтийн сүлжээний янз бүрийн үе шатанд дах албадан хөдөлмөрийг илрүүлэхэд ихэнхдээ маш цогц нүсэр бүтэцтэй учраас төвөгтэй байдаг гэдгийг харгалзах хэрэгтэй. Тухайлбал ажилд зуучлах төлбөр хураамж нь ажиллагчдыг өрийн барьцаанд хэрхэн оруулдаг вэ? Танай улсын хэмжээнд түүнчлэн орон нутагт борлуулалт нийлүүлэлтийн сүлжээнд хяналт тавих, албадан хөдөлмөр гаргуулахгүй байхад чиглэсэн ямар нэг бодлого үйл ажиллагаа хэрэгжүүлдэг. Эсвэл хэрэглэгч ажил олгогчдоор урьдчилан сэргийлэх тодорхой арга хэмжээг авахуулахын тулд стандарт мөрдүүлэх зэрэгээр ажилддаг. Зэргийг анхаарах хэрэгтэй болдог. Дөрөв дэх чухал зүйл бол шилжилт хөдөлгөөн юм.
Өмнөх хичээлээр энэ тухай ойлголт авсны дагуу хөдөлмөр эрхлэлтийн улмаас шилжин суурьшиж, цагаатжилж байгаа хүмүүс нь албадан хөдөлмөр өртөгчдийн дийлэн хувийг эзэлж байна. Шилжилт хөдөлгөөнийг анхаарахтаа тухайлан хаана илүү их шилжилт хөдөлгөөнд цагаачлал өрнөж байна. Тэнд илүү их эрсдэлт байдал бий болж хүмүүс гэр орноо орхин явахаас аргагүй нөхцөл үүсэж байгаа нь ямар гол шалтгаантай вэ гэдэгт анхаарлаа хандуулах хэрэгтэй юм. Мөн хууль тогтоомж эрх зүйн зохицуулалтын хувьд ямар боломжтой нөхцөл шилжин суурьшигчдад бүрдсэн байна. Тэд хэрхэн яаж шилжилт хөдөлгөөнийг хийж аялдаг вэ? Шилжилт хөдөлгөөн хийхдээ ямар агентлаг зуучин үйлчилгээг авдаг вэ зэрэг асуултыг сонирхож анзаарах ёстой асуудал болно. Нэмж хэлэхэд эдгээр асуулт нь нийтлэл сурвалжлагын сонирхолтой эхлэлж болж чадах юм. Өөр нэг сонирхолтой эхлэл бол итгэл найдвартаар ирж хайх явдал. Жишээгээр үздсэн маргарин түүхээс харуул албадан хөдөлмөрт өртөх болсон гол шалтгааны нэг нь зүй бас үйлдэл үлдэгч нь өөрөө оролцогч талуудын нэг байсан байдаг. Өөрөөр хэлбэл хэрвээ үүнийг илчилбэл шийдгүүлнэ гэдгээ маш сайн мэддэг байж. Яагад гэвэл албадан хөдөлмөр болон ажилд зуучлах авах харилцаанд шударга байдлыг хангахад хууль сахиулах байгууллагуудын чадвар маш дутагдaltaй байдаг. Хэрв хууль тогтоомж эрх зүйн зохицуулалт байгаа бол гэмт хэрэг хууль сахиулах үйл ажиллагаанд асуудлыг хөндөж үзэгч хүлээн авахчдад харуулах нь мэдээлэл хүргэх сайн арга юм. Ямар хуулиар зохицуулдаг вэ? Олон нийт эдгээр хуулийг мэддэг. Олон улсын гэрээ конвенц гэж юу вэ? Эдгээрийг баталж нэгдэн орсон уу? Конвенцийг сойрхон батална гэдэг нь юу гэсэн үг вэ? Монгол улс холбогдох конвенцийг сойрхон баталсан бол үндэсний хууль тогтоомжид нийцүүлэн зөв хэрэгжүүлж байгаа юу? Хууль хэрэгжүүлэх үүргийг хэн хариуцдаг вэ? Тэд хэр ажилдаг вэ? Иймд эдгээр бүгдийг өөрсдөөсөө асуух нь сонирхолтой асуултууд болох юм. Ер нь 50 асуулт нь таныг сонирхолтой сэдв рүү хөтлөж магадгүй юм. Таны сонирхыг хүсчвэл сүүлийн нэг агуулга бол сэтгүүлч таны үүрэг бөгөөд уг асуудлаар мэдлэг мэдээлэл түгээж боловсрал олгох, нөлөөлөх тухай асуудал юм. Хүмүүст өөрсдийг нь эрхийн талаар мэдээлэл өгөхөд Монгол улсад юу хийгдэж байна вэ? Хүмүүсийг шилжин ирэхээс өмнө түншлэн ажлын байр хайхаас нь өмнө мэдээлэл өгч боловсрал олгох, ирээдүйн ажил олгогчдод ажиллагчдын эрхийн талаар мэдээлэл олгоход юу хийгдэж байна вэ зэрэг асуулт болно. Энэ бүх асуултыг өөрөөсөө асууж үзээд наривчлан судлавал та бүхэн магадгүй нийтлэл нэвтрүүлгийнхаа гарааны цэгийг олж цаашид эрен сурвалжлах боломжтой болох юм. Сургалтын үеэр та бүхэнтэй төсөөлж санаанд орж буй сэдв эхлэх цагийн хэлэлцэж, хэлэлцүүлэг хийхийг миний бие оюун цэцэгт санал болгож байна. Эдгээр санаа нь та бүхэнд цаашид үйл явдлыг сурвалжлах, зарим сэдв асуудлыг шинээр гаргаж, хэлэлцүүлэг өрнүүлж хамт олондойгоо зөвлөлтөд хэрэг болно гэдэгт итгэж байна. Анхаарал тавьсанд баярлалаа. Дараа дахин уулзъя. Thank you and I look forward to seeing you again. За тэгээд саяны модуль 2-ын видео танилцуулгыг сая харлаа үргэлжлүүлээд дэлгэрүүлээд модулаа бүтнээр нь нэлээд нухацтай уншаарай. За тэгээд нэмэлт бас хэдэн зүйл хийлээ. Тэгээд саяны яриан дээр харагдж ирсэн баг те. Ер нь бол энэ халбадлан хөдөлмөрийн асуудлыг сурвалжлана гэдэг бол сэтгүүлчээс ер нь бол эрен сурвалжлах одоо үйл ажиллагаа техниктэй арга барил шаарддаг гэж. Тэгэхээр эрен сурвалжлах сэтгүүл зүйн тухай бас нэмэлт жоохон зүйл ярих гэдэг. Тэгээд манай хэвлэлийн өрөөлөнгийн сургалтанд сууж исэн сэтгүүлчид бас мэрсэр байх шиг байна. Тэгээд энэ эрен сурвалжлахын одоо тийм хичээлүүд бас манайхаас явуулдаг. Тэгээд тэнд суусан сэтгүүлчдээс харагдаж байна гэж. За саяны ярьсан жишээн дээр нэг хүмүүсийн түүх гэж байгаа юм тийм. Хүмүүсийн түүх мөнгөний тухай гэдэг яг л энэ одоо нэг одоо эрен сурвалжлах сэтгүүл зүйн сэдвээ явж байна л да тийм. Тэгээд бас хүн төвтэй, эргэн төвтэй гэж агуулга ярьж байна. Энэ бас нэг утгаараа бол одоо бидний мэдих эргэн төвтэй одоо эргэний сэтгүүл зүй гэж ярьдаг тийм. Тэр агуулгатай бас огтлцож таарах бах. Тэгэхээр хүмүүсийн түүх гэдэг хэсэг одоо та тараагдсан слайд дээр байгаа. Энэ хэдэн поинтуудыг анхаарч хараарай. За ер нь бол одоо яг энэ албатай хөдөлмөр дээр юу гэж гарч байна гэхээр одоо эрэлхийлэх одоо гол бидний асуултууд юу вэ гэхээр за хэрхэн одоо тэднийг одоо илсүүлсэн бэ тийм ямар ажил хийдэг вэ ямар аялал өөр одоо ажил тийм хийсэн бэ за ажлаас гадуурх амьдралын нөхцөл юу байсан бэ за тэд албатай хөдөлмөрлж байсан бол хэрхэн эрхчлөөтэй болсон бэ за тэгээд эргэн тойрондох одоо иргэд ямар хариу үйлдэл үзүүлж байсан бэ гэж.
За энэний юг ялгааг төгсгөлд нь одоо өдөр тутмын одоо бидний хийдэг сэтгүүл зүйн болон эрен сурвалжлах сэтгүүл зүйн бас ялгаан дээр тодорхой харагдах бах. За ерөнхийдөө бол бид нэр юуг анхаарах хэрэгтэй вэ гэхээр одоо хамгийн баттай одоо өгүүлэмж бол хүмүүсийн өөрсдийн талаар ярьсан түүх байдаг. Тэ. Гэхдээ одоо ярьж хэлсэн зүйлийг сэтгүүлчид бид нэр одоо дуйлан болгохоос бас болгоомжлох хэрэгтэй. Тэ. Ер нь бол одоо нөө баримт өөрөө ярина гэдэг шүү дээ. Тэ. Тэрийг анхаарах хэрэгтэй. За тэгээд ер нь бол залуу сэтгүүлчдийн нэг алдаа байдаг тэр юу вэ гэхээр өөрийнхөө нөгөө историк чанга одоо хашгируулахыг оролддог тийм ээ. Одоо үг сонголтын хувьд ч юм уу одоо өгүүлсэн байдлаараа ч юм уу тийм. Тэгэхээр яг тэр техник талаасаа биш одоо агуулгын хувьд одоо гүнзгий одоо стори бэлтгэх нь бол одоо чухал юм а гэж хэлэх байна. За мэдээлэл хайж олох бүтээл одоо гаргахтаа бас анхаарч байх юм шалгах хуудас өөрөөсөө асууж байх юм бас зөвлөмж маягийн зүйлс жагсаасан байгаа. За энэ харагдаж байна уу? За ерөнхийдөө бол одоо бүтээлийн гарчиг агуулгыг илэрхийлэх нэмэлт тодтолоодыг сонгохдоо одоо анхаарах одоо олонний анхаарлыг татах үүднээс одоо юу гэдэг агуулгыг гажуудуулахгүй хит дүүлгэх эсвэл одоо муутгах за одоо худал хормог мэдээлэл гаргах одоо хүмүүсийг айц давтуулах зэргээр ийм үг хэллэг дүрслэл одоо ашигласан эсхийг бол шалгаж авах хэрэгтэй. Одоо энэ баримтыг нягтлж шалгана гэдэг тэр агуулга явж байна тийм. За тэгээд бодит байдлаас зөрөөтэй учир шалтгааныг бүлэгрүүлсэн одоо зориудаар нэг талын одоо ойлголт өгөхийг зорьсон ийм бүтээл үнэн үгүй юу гэдгийг бас харах хэрэгтэй. За тэгээд тухайн одоо мэдээллийн мөн чанарыг олон нийтэд ойлгомжтой болгохоос одоо бусад тийм тохиолдолд нөгөө хандлагуудаа харах хэрэгтэй гэж хэлэх гэдэг нэр томьёод өгдөгцсөн тийм. За түрүүн нэр томьёоны юм дээр гарч ирсэн нөгөө ялгуурлан гадуурхах гэдэг тийм. За энэ хиллэг бас түгээмэл хандлага маш их гарч ирдэг тийм. Сэтгүүл зүйн бүтээл дээр ер нь бол одоо юу гэдэг чинь стереотип тийм. Хөвшмөл ойлголт гэхэд бол ингээд санаандгүй байдлаар шургалчихдаг тийм. Тэгэхээр тэрийг бас одоо бичсэн одоо нийтлэлүүдээс анхаарч авах хэрэгтэй. Одоо ийм одоо жишээ нь энэ 13 хандлага харагдаж гэнэ үү гэдгийг. За энэ слайдыг таадаг групп руу шийдэх бах. Жижигхэн байгаа бол заавал бичиж авах гэж яах вэ? За ийм 13 одоо хандлага, түгээмэл хандлага хиллэг байна уу гэдгийг харах хэрэгтэй. Одоо жишээ нь үнс угсаа, хил арьсны өнгө, за нас хүүс, нийгмийн гарал цааш явах нь тийм. За дараагийн одоо шалгах асуулт юу вэ гэхээр энэ хөвшмөл ойлголтыг улам дэврэгсэн үг хэллэг хэрэглээд одоо ялгуурлан гадуурхалт үзэн ядалтыг дэврэгж гэнэ үгүй юу гэдгээ бас харах хэрэгтэй тийм. За тэгээд тодорхой нэг тохиолдолд төр сэжиглэгдэж байгаа этгээдийг хэрэгтэн мэтээр дүрсэлсэн эсхийг анхаарах нь байна. За тэгээд мөн одоо хохирогчийг буруутгасан хандлага энийг бол одоо бас байгаа эсхийг шалгаарай гэж. За шалгах асуултууд ерөнхийдөө ингээд дуусч байна. За их сурвалжийн өгсөн мэдээллийг бодит байдлаас гажуудуулж буруу ойлголт өгөх хэмжээнд мөшгөн говьулж үгүй юу гэдгийг анхаарна. За мөн доромжилсон утгатай доогуулсан, давхуурхсан тийм одоо бүдүүлэг үг хэрэглэсэн эсхийг анхаарах хэрэгтэй. За тэгээд хэрэгтэн сэжигтэй этгээдийг ялгсан одоо ялсан өнгө аястай үг хэллэг ашиглаж үгүй юу гэдгийг. За тэгээд ер нь сэдв сонголтын юм дээр бэлтгэл ажил гэдэг бас нэг юм жагсаасан байгаа. Ер нь бол сэтгүүлчид бид нэр одоо янз бүрийн төвчний хүмүүст янз бүрийн сэтгэл зүйн одоо нөхцөл байдалтай их сурвалжуудтай харьцдаг тийм ээ. Тэгэхээр ер нь бол тухай болгонд одоо өөр харилцан айлгүй нөхцөл байдал тохиолдох боломжтой ч гэсэн одоо бэлтгэл бас байх хэрэгтэй гэж. Ер нь бол юм нэг зовсон одоо тийм зовлонтой одоо байдалд орсон одоо хүмүүс юу гэрчлэхийн тулд те өөрийгөө бол бэлдэх хэрэгтэй. За тэгээд ер нь бол одоо сэтгүүлчийн ёс зүйн зарчмууд дээр ч одоо байж байгаа те ер нь бол одоо тийм хүнлэг байх тийм ээ. Тийм энэ чанар одоо хүнлэг энэрэнгүй байхын сэтгэлгээ бол одоо сэтгүүлчүүд бол зайлшгүй байх хэрэгтэй те.
За тэгээд ерөнхийдөө бол албадан хөдөлмөрлөлт эрхлэх талаар одоо урьдчилсан юм ойлголттой болох хэрэгтэй. За энэ ойлголтыг бол өнөөдөр энэ 2 өдөр бид нэр бүрэн дүүрэн авч чадна гэдэгт бол эргэлзэхгүй байна. За тэгээд үндсэн хүчин зүйлс ижил төстэй одоо ингэ байсан ч гэсэн одоо хувь хүний түүхийг одоо ингэ хөндлөж сонсох ёстой. За энэ бол бидний одоо өдөр тутамдаа хийдэг зүйл байх. За өмнө юу хийснээ харж одоо албадан хөдөлмөртэй тэнцэд хэрхэн хувь нэмэр оруулж болохыг бас харах хэрэгтэй. За тэгээд цаашаа одоо ингэ сэдв сонголт тэрнээс цааших одоо бэлтгэл ажлууд юу байх вэ гэхээр сэтгүүлчийн хувьд одоо их сурвалжаа хуваалцах. Бид нар нөгөө нэг одоо нэг 90 сурвалжлах сэтгүүл зүүн нэг тийм юу байх шиг байна. Нэг тийм хандлага тренд гэдэг юм. Одоо жишээ нь ерөнхийлөгчөө огцруулсан Филиппиний юг мэдэх бах те түүхийг. Тэр одоо сүүлд 10 сард Германд орсон олон улсын 90 сурвалжлах хурал дээр очиход бас анзаарч ирсэн л да. Филиппиний одоо 90 сурвалжлах сэтгүүл зүй бол нэлээд тийм өндөр түвшинд хөгжсөн. Тэр нь юундаа байдаг вэ гэхээр тийм одоо сэтгүүлчдэн тийм багаар ажилладаг тийм одоо юу харагддаг. Тэгээд Филиппин руу өнгөрсөн жил манай сэтгүүлчдээс бас явсан байсан. Энэ дунд явсан хүн байна. За тэгэхээр сонгосон сэдвээ тий тухайн асуудлаар одоо судалгаа хийсэн одоо төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтарч ажиллах. За баримт мэдээлэл авах. Энэ бол одоо том хэрэгтэй. За тэгээд энэ нэгтэй одоо хин нэгний тайланг аваад сэрүүлж бичээдэ гэсэн үг бол биш шүү дээ. За тэгээд мэргэжлийн байгууллагатай хамтарч нэмэлт одоо судалгаа хийх одоо тэднэрт бас одоо хамтарч ажиллах боломжийг олгох хэрэгтэй. За дараагийн одоо бэлтгэл юу вэ гэхээр хэвлэл мэдээлэлээр тухайн цаг мөчид мэдээлж байгаа зүйлсийг уншаад одоо харуухан одоо ийм бэлтгэсэн түүх мэдээ байна уу гэд хайх хэрэгтэй. Одоо тэрнээс цааш нь гүнзгийрүүлж харна гэсэн үг шүү дээ. Тодорхой нэг сэдвийг сэтгүүлчид одоо бичээд тэгээд хайчдаг тийм жишээ байдаг шүү дээ. Тэрийг одоо чинь гүнзгийрүүлж одоо 90 сурвалжилснаар илүү одоо цаана том ноцтой асуудал байдгаа гэж хэлэх гээд байгаа. За тэгээд салбарын мэргэжлүүдтэй холбогдох. За тухайлбал одоо 91-ийн байгууллагууд, эрдэм шинжилгээний ажилтнууд, за албадан хөдөлмөрийн асуудлаар яг мэргэжж байгаа одоо мэргэжлүүд хийн байна гэдгийг маш анхаарах хэрэгтэй. За тэгээд бэлтгэж болох одоо мэдээний юу гэдэг хугацаа, формат одоо хуулийн болон тий хувийн нөхцөл байдал нөөц эрсдлээ бас тооцолж за тэгээд мэдээлэл өгч буй их сурвалжид хамаарах одоо боломжит үр дагаврыг бол үнэлж явах хэрэгтэй гэж. За бэлтгэл дээр бас анхаарах болохгүй гэж заагалж байгаад бас юмуд бэлдсэн байгаа. За тэгэхээр одоо дуйлалтай мэдээний хойноос хөөцөлдөх эсвэл юм бодит байдлыг гажуудуулсан мэдээ бэлтгэхээр оролдохыг бол одоо болохгүй гэж хэлэх байна. Энэ бол одоо юу гэдэг сэтгүүлчийн ёс зүйн зарчим дээр ч байж байгаа тийм альва мэдээллийг одоо дуйлалтайгаар тийм зохисгүй байдлаар түгээхийг одоо түгээхээс татгалзнаа гэж байгаа шүү дээ. За тэгээд эмзэг бүлгийн хүмүүстэй харьцаж одоо байгаагаа одоо мартах тийм хичнээн одоо энэ давчуу цагаагаар ажиллаж байсан ч гэсэн одоо яарч буруу үр дагуулж болзошгүй тийм юм харах эрсдэл байгаа гэдгийг анхаарах хэрэгтэй. За тэгээд ер нь бол одоо сэтгүүлч бидний үүрэг бол үзэгчдэд мэдээлэх одоо болохоос одоо өмгөөлөх бол биш шүү гэдгийг бас сануулж хэлье. За төгсгөлд нь ер нь сэтгүүлчд байгаа. Гэхдээ бас энэ одоо өдөр тутмын бидний хийдэг сэтгүүл зүй болон уламжлалт сэтгүүл зүйн бас нэг зарчмын ялгаанууд байгаад идэг. Тэрийг маш товчхон яваад явъя. Тэгээд ер нь бол слайдыг таад бүрэн ихээр наваад харчаарай. Ягаад гэвэл их жижигхэн байх шиг байна л да тий. За уламжлалт сэтгүүл зүйг бид нар ер нь бол мэдэн тий. Одоо 5W1-ээч хин юу хаана хизээ тий. Ягаад гэсэн ийм одоо зарчмын асуудал яригддаг бол 90 сурчлах сэтгүүлзүүдээр яагаад гэдэг нь хэрхэн болж өөрчлөгддөг. Одоо чинь албадан хөдөлмөрийн асуудал дээр аваад үзье л да тий. Одоо тухайн хүн ямар нөхцөлд ажиллаж байсан бэ? Хэрхэн ажиллаж байсан бэ? Тий. Яагаад ийм нөхцөлд байдалд орсон бэ гэдэг одоо өнгөрсөн рүү одоо ингээд таймлайныг цаг хугацааг ингэж ухрааж одоо яаж юм гэсэн үг шүү дээ тий. Асууж яах гэсэн үг тий. Тэгэхээр
хэрхэн гэж одоо илүү юм нухацтай асуудгаа ерөн сурвалжлах сэтгүүл зүй бол. За тэгэхээр цаашаа харьцуулах юм бол одоо өдөртмийн сэтгүүл зүй бол мэдээллийг юм тогтсон давтамжтайгаар хүргэдэг бол одоо ерөн сурвалжлах сэтгүүл зүй бол мэдээлэл баталгаажиж бүрэн болохоос өмнө бол түгээдгүй тий яардгүй гэсэн үг шүү дээ тий. Одоо яг одоо чинь албадан хөдөлмөрийн асуудал дээр бол за нэг тийм за энэ албадан хөдөлмөр одоо эрхлүүлж байгаа юм байна гэж сонсонгуудаа шууд мэдээлж болохгүй байх нь шүү дээ тий. Одоо энэ тухайн мэдээлэл одоо баталгаажиж одоо бүрэн болохоос наашаа бол түгээхгүй гэсэн агуулга байна тий. За тэгээд уламжлалт сэтгүүлүүдээр ер нь бол судалгаа бол тийм маш шуурхай тэгээд шуурхайг үүсгдэг тий. За тэгээд бэлтгэж дууссан бол үргэлжлүүлж судлах шаардлага гардггүй бол одоо ерөн сурвалжлах сэтгүүлүүдээр бол энэ арай өөр тий. Мэдээлэл баталгаатай болтол нь бол судалгааг үргэлжлүүлдэг. Зарим үед одоо ерөн сурвалжлах бүтээл гарцны дараа ч одоо үргэлжлүүлэн судлах одоо шаардлага үүсдэг. За бүтээлийн шаардлага хангах үед хамгийн бага хэмжээний одоо мэдээлэлд одоо үндэслээд тийм маш товчхон одоо гаргаж болдог. Одоо жишээ нь уламжлалт сэтгүүлүүдээр бол тийм бүтээлийг, сторийг, нийтлэлийг, нэвтрүүлгийг тийм. За ерөн сурвалжлах дээр нь бол одоо бас арай жоохон өөр тийм маш одоо урт тийм одоо олон цуврал тийм бүтээлүүд бас байж болдог. За дараагийн бас зарчмын ялгааг харуулж байна. Ерөнхийдөө бол уламжлалт одоо сэтгүүлчүүд тухайн одоо сэтгүүлчийн гаргасан бүтээл нь одоо бодит ертөнцийг тий байгаа чигээр нь хүлээн зөвшөөрсний одоо тусгал байдаг бол за ерөн сурвалжлах сэтгүүлчүүд бол сэтгүүлч нөхцөл байдлыг одоо байгаа чигээр нь хүлээн зөвшөөрөхөөс татгалздаг. За бүтээл сэтгүүлч хоёр хоорондоо одоо хувийн хамаарал заавал байх албагүй. Сэтгүүлч бүтээлээ гаргаад нийтлэлээ. За тэгээд орхидог бол ерөн сурвалжлах сэтгүүлчүүдээр бол тухайн сэтгүүлчийн хувийн хүсэл тэмүүлэлгүйгээр бол тухайн асуудлыг хизээч урагш нь бол хөтлөж чадахгүй гэсэн үг. Сэтгүүлчээс хүсэл тэмүүлэл одоо байхгүй бол одоо ерөн сурвалжлах үр дүнтэй одоо бүтээл олж чадахгүй нэ гэсэн үг байна шүү дээ тий. За дараагийн ялгаа нь асуудалд сэтгүүлч ерөнхийдөө төвийг сахисан байр сууриас ханддаг тий. Одоо өдөр тутмын сэтгүүлчүүд бол за нөгөө талдаа бол харин сэтгүүлч тухайн сэдвтэй холбоотой баримтанд шударга хандах юм шаардлага гардаг. За мөн хурц өрнөл бүхий одоо бүтэц найруулга одоо тийм ч одоо чухал биш байдаг бол тий зүгээр мэдээлдэг одоо ийм байдаг бол одоо ерөн сурвалжлах сэтгүүл зүй бүтээл бол одоо үр дүнд хүрэхийн тулд бүтээлээ илүү бас одоо чамбайруулах одоо хурц үг хэллэг ашиглах тий сэтгүүлчийн одоо их сурвалжийн одоо хэлэх гэсэн дүгнэлт гэсэн одоо дүгнэлтэд одоо тийм замаар хүрэх боломжтой байдаг. За бас нэг ялгаа нь сэтгүүлч зарим жижиг сажиг алдаа гарах нь одоо ноцтой үр дагавар гаргадаг. За яг хөө нэг мэдэн дээр нэг алдаа гараал үзгээд өнгөрдөг бол одоо ерөн сурвалжлах сэтгүүлчүүдээр бол алдаа гарах нь бол ноцтой үр дагавар авчирдаг. Тэгээ сэтгүүлчийг өөрийг нь одоо асуудалд оруулах тийм боломжтой байдаг шүү. За мэдээллийг хэрэглэгчид өөр их сурвалжаас одоо өөр их үүсвэрээс авах боломжтой байдаг. За харин ерөн сурвалжлах сэтгүүлчүүд бол өөр хаанаас ч авах боломжгүй. Сэтгүүлчийн өөрийнх нь дайчин хөдөлмөрийн үр дүнд тухайн мэдээллийг бол авдаг. За сүүлийн нэг ялгаа нь ер нь бол сүүлийн ч гэж энэ нэлээд цаашаа үргэлжилтгэлтэй тэгээд товчлоод авсан байгаа нэг шүү. Та хэд дэлгэрэнгүйгээр нас харуулж болно. За тэгээд уламжлалт сэтгүүлүүдээр одоо зардал бага байж болдог тий. Тэгээ байгууллагынхаа одоо зах зээлд эзлэх байр суурьнд бол одоо тухайн мэдээ ярилцлага сэтгүүл зүйн бүтээлүүдтэй нөлөө үзүүлдэг бол одоо ерөн сурвалжлах сэтгүүл зүйн бүтээл зардал цаг одоо ихээхэн гарцдах тусам гарцддаг боловч одоо зах зээл дээр байр суурь олоход бол маш том нөлөөтэй. Үгүй нь бол таад нөө юу гүйтсэн баг те Вашингтон постын тухай пост гэх кино гэдэг кино байгаа. За тэр ерөнхийлөгчийн All the President's Men гэдэг те тэрийг бас үзсэн баг. Тэр ерөн сурвалжлах сэтгүүл зүйн бүтээл гаргаснаар одоо Вашингтон пост орон нутгийн нэг жижиг сонирн байсан бол
одоо үндэсний хэмжээний том сонин болж Нью-Йорк Таймстай зэрэгцдэг тийм түүх байдаг шүү дээ. Тэр киног үзээрэй. Тэгэхээр өдөр тутмын одоо уламжлалт сэтгүүл зүг бити хийгээд байгаа юм бол биш, зүгээр энэ мэдээж хийн те. Үүний хажуугаар одоо илүү одоо нухацтай ерэн сурвалжлах бүтээл бас хийх боломжтой шүү гэж хэлэх гээд байгаа. За тэгээ ер нь бол яг одоо өмнө хэлсэнчлэн одоо халдвартын хөдөлмөрийн энэ асуудал бол яг л одоо хүмүүс одоо нуухыг хүсдэг тийм ерэн сурвалжилж ээж одоо олдог ийм сэдв байгаад байгаа. За тэгээд тэнд мөнгө байдаг тийм мөнгө ирэх ашиг байдаг. Тэгэхээр яг л одоо ерэн сурвалжлах тийм арга барилаар ажиллах шаардлагатай гэж хэлэх гээд байгаа. За тэгээд дашимд дуртахад ерэн сурвалжлах сэтгүүл зүүн 4-р уралдаан цахиур 2020 бүртгэл ихэлсэн байгаа. Тэгээд та бүхэн яг одоо ажиллаж байгаа магадгүй одоо энэ албан хөдөлмөрийн энэ агуулгаар энэ сэдвээр ажиллах гэж байгаа одоо тийм сэдвээр ажиллах гэж байгаа ерэн сурвалжлах бүтээл хийх бол одоо уралдаанд оролцоорой гэж хэлэх байна. Цаг жоохон шахуу байгаа учраас шууд дараагийн слайд руугаа ороод явчих. За бид нэр сэдвээ хэрхэн сонгох вэ? За энэ болохоор ерэн сурвалжлах сэтгүүлч Нельсон Деборагийн одоо ашигладаг арга. Тэгээ сэтгүүлчд бид нэр ер нь бол одоо албандаа редакцаараа ингээд сууж агаад энэ одоо аргаар тухайн сэдвээ үнэлж тэ сэдвээ сонгож бас сонгуул том үр дүнтэй. За ер нь бол чухал ач холбогдолтой сэдв гэж юу вэ? За чухал ач холбогдолтой сэдвүүдийн тухай өргөжлүүлээд яриа. За ер нь бол бидний одоо бичих өгүүллийг юу одоо чухал, юу чухал биш гэдгийг бол үнэлэх нь бол тийм субъектив асуудал тийм. Тухайн асуудлыг ямар нөхцөл байдлаар, ямар одоо байдлаар гарч ирсэн бэ? Ямар их ашиг тэнд хөндөгж гин гэдгээс бол сэдвийн ач холбогдлын дараалал бол нэгж эрэмблэгдээд явна тийм. За бүтээлийн ач холбогдлыг нэг иймэрхүү байдлаар хэмжинэ гэж Нельсон Дебора үзэж байгаа. За тэгээд за энийг би самбар дээр зурчих. За одоо энэ дасгалыг болохоор та ер нь 4-5 нэг баг болоод тэгээд энэ самбар дээр өөрсдийнхөө сэдвийг одоо цаасан дээр ч юм уу зураад өөрсдийнхөө сэдвийг ач холбогдлын хоорондоо ингээ ярилцаад үзэх хэрэгтэй. Тэгэхээр яг нөө сэдвийн ач холбогдол сэдвийг сонгох нь одоо хүн хүнийх одоо өөр юу учраас те өөр хандлага өөр одоо үнэлэмж байгаа учраас энийг хамтдаа ярилцах нь бол үр дүнтэй гэж хэлээд байгаа. За яг одоо сэдвтэй байгаа хүн байна уу? Яг одоо ерэн сурвалжлах ч юм уу одоо энэ одоо те албан хөдөлмөрийн талаар сэдвтэй хүн байгаа бол энэ дээр жишээ болгож зурж болно гэж хэлдэг тийм. Цагдаа нарын хөдөлмөр эрхлэлтэй. Энэ сэдвээр бичихэд судалгаа хийхэд хэр хүндрэлтэй вэ? Гайгүй юу? За хялбар хэр хялбарын? Маш хялбар бол биш бах тий. За энэ хавьд за энийг энэ хүртэл 100 гэж үзчих. Хэдэн хувиар үнэлэх юм? За 50%. За хялбар тэгээд бичихэд ач холбогдол нь ач холбогдолтой гэж ач холбогдлын одоо зэрэглэлийг хэр дэшээ үнэлэх үү 50 40 30%. За ингээд зуръя те. Ер нь бол за энэ талаар сурвалжлахад бол хялбар юм байна. За ач холбогдол нь бол нэг иймэрхүү хувьтай. За ингийн манайха одоо яг түрүүний нөө хэлснээр 4-5-аараа баг болоод тэгээд сэдвээ хоорондоо яриад за энэ миний сэдв ач холбогдлын хувьд ийм байна, чинийх ийм байна гэж ярилцаад тэгээд энэ самбар дээр гарч зурж тайлбарлаж танилцуулъя. Тэгээ энэ сэдвүүд ер нь бол нэг хүн нэг сэдв хэлээл яадаг штэ тийм ээ санд ажилладаг хүмүүс мэдэх байлгүй өглөөний сэдвээ хэлдэг те. Тэгээ сэдвүүд дэмжигдэхгүй байд те. Тэгэхээр яг тийм байдлаар өглөөний шуурхай маягаар нэг 4-5 хуралдаатгач
Багаараа сонгосон сэдв бол ийм байна. Нөгөө малчтын хүүхдүүд одоо зуны амралтаараа урт хугацаагаар бас л одоо хүчээр хөдөлмөр эрхлэнэ гэх юм уу? Яг өөрийнх нь хүүхдүүчтэй. Тий. Гэхдээ тэр хүүхдүүч одоо бас өглөөнөөс эхлээл ороо хүртэл илүү цагаар ажилладаг. Амарч одоо яг зуны одоо шинэ сурч боловсрох юм хугацаа гаргах боломжгүй гэдэг. Энэ сэдвийг судлахад судалгаа хийхэд хэр төвхтэй вэ? За ер нь хүнд талдаа ерөнхийдөө 50-аас дээш. За бараг 70%. Чухлын үед бол чухал гэж байна. Бага насны хүүхэд нөгөө одоо энэ хөдөлмөр эрхэлж байна гэдгээр 85% тал юм шиг байна. Бас одоо очоод Унаач хүүхдтэй юм ялгаа. Унаач хүүхдтэй шинж хүүхдээр саналтай хүн байна уу? Саналтай тухайн амжилт болж Хоёр сэдвээр манай баг ярилцж үзлээ. Нэгдүгээрт нь болохоор хэвлэл мэдээллийн байгууллагын ажилчдын одоо яг сэтгүүлчдийн одоо албатай хөдөлмөр эрхлэл ч юм уу эсвэл уран бүтээл одоо тухайн хөдөлмөрөө зөв үнэлүүлж чаддгүй ч юм уу илүү цагаар ажилладаг яг энэ салбарынхны хувьд бол их чухал асуудал гэж энэ сэдвийг ярилцж үзсэн. Хоёрдоорт одоо чинь хэвлэл мэдээлэл дээр эхнийхтэй ярихад илүү цагаар ажилладаг байлаа гэхэд яг тэр хэмжээнд нь цалин хөлсөнд өгд юм уугүй юу те. Тэгээ хөдөлмөрийн гэрээний амар бүдэг бодог зүгээр л сэтгүүлч. Тэгээ тэн дээр нэг амар тодорхой юмнууд заагаагүй ч юм уу. Тэгээ ажил үргээ хуваарлалт амар буруу ч юм уу те. Тэгээ хоёрдоорт нь болохоор за энэ л сэдв хэвлэл мэдээллийн салбарынхны л. За манайхан сэдвээр ер нь бол ярихдаа энэ нөгөө 13 шалгуураа энэ шалгуур үзүүлэлтүүдээ харсан баг те. Одоо хөдөлмөрийн харилцаа болгон одоо албадан хөдөлмөр болохгүй гэдгийг мэдж байгаа те. Тэгэхээр энэ шалгууруудаа бол харж явах хэрэгтэй. Яг за сэтгүүлчдийн энэ саяны ярьсан сэдв одоо цалин хөлс олгохгүй байх ч юм уу тийм нөхцөл байдал яг манай салбарт За хэр хүнд бичгэд сэтгүүлчд малчны хүүхдээс илүү хэцүү одоо ярихад хэцүү үү те. За тэгээд адилхан уу? За малчны хүүхдээс ялгаа юу байх вэ? Сэтгүүлчд За хоёр ач холбогдлоор тун ойролцоо хоёр сэдв яриад байна. За дараагийн сэдв. Яг манайх хүүхдийн твшгүй хөдөлмөр гэсэн сэдв сонголоо. Монгол улс бол насны доод хязгаарын хэмжээг олон улсын конвенц, хөдөлмөрийн эрхийн олон улсын конвенц гэдэг 5-6 конвенц дэлсэн. Тэгсэн хэрнээ хөнгөн ажлын байр гэдэг юмд одоо ерөөсөө байр гэдэг жагсаалтыг батлаагүй байхгүй юу. Одоо дэлхийн нийт нэг хэлээр ярьж байгаа түрүүн бас нэг багш ярьжсэн шүү дээ. Тэгэхэд чинь дэлхийн нийт хөнгөн ажлын байр гэдэг юм батлаад ядаж 14-өөс дээш насны хүүхд 18 насны хүүхдээ ямар ажил хийж болох вэ гэдэг жагсаалт гаргацсан байхад Монгол 5 настай хүүхд ажил хийгээ явж байгаа байхгүй. Тэгсэн хэрнээ насны доод хязгаарын олон улсын конвенц дэлсэн. Тэгээд хүүхдүүд чинь уул уурхайд ажиллаж байгаа тийм ээ, химийн бодистой нөхцөлд тэгээ хогийн цэг дээр ажиллаж байгаа, гудамж салбаад өөрийн худалдаа эхэлж байгаа, гуйлга гуйж байгаа гэд маш олон төрлийн хөдөлмөр эрхэлдэг байгаа. Тэгээд насны тухайд бол за 5-аас 11 насны хүүхд бол 7.3% эзэлдэг, 12-оос 14 насны хүүхд бол 18.5% эзэлдэг, 14-оос 17 насны хүүхд бол 74.2% эзэлдэг. Энэ хүүхдүүд нийлээд Монгол улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 93,000 хүүхд 93,984 хүүхд хөдөлмөр эрхэлж байгаа байхгүй юу. За тэгээд энэ хүнд хөдөлмөрт нь нэг уул уурхай малчин гэж манайхан их ерөөхдөө туслах малчин гэж яриад штэ. Туслах малчин өөрөө нэг албан хөдөлмөрийн гэрээ хилцэл хийлгүй албан хөдөлмөр хийдэг. Дээрээс нь хүүхд нэргүй зарц хийдэг байхгүй юу.
морь унаад бэртэх ч юм уу тий. Юу нэгшаа? Энийг хийж байгаа шиг байна те. Тэгээд нөө шуурганаар малж аваад хөөрөгч гэдэг юм уу гол усанд уулнаас одоо уруудаж өнгөрч нас орохч гэдэг юм уу тий малж явж байгаад тиймэрхүү тохиолдолд бол Монгол дэлбэг тохиолддог байхгүй юу? Тиймэрхүү нөхцөл байдалтай. Тэгэхээр нөө хүүхдийн хөдөлмөр ерөөсөй байж болохгүйгээд юу лээ доктортой хөгжлийн зэрэг 20-30 заасан байгаа шүү дээ. Тийм тэгсэн чинь манай Монгол байсараад тэгэл 5 настай хүүхдүүд те 4 настай хүүхдүүд 2 настай хүүхдүүд гуйлга гуйдаг шүү дээ те. Тиймэрхүү хүүхдийн төвшин хөдөлмөр. Мачны хүүхдтэй ер нь бол агуулгын үед хийж ойлгож байгаа хөө. Гүү. Одоо шинэ зах дээр тэрэг түрээд явж байгаа шүү дээ. Үүнгийн худалдаа хүүхдүүд ер нь хамгийн их хийдэг юм байна. Гудамжинд бокс ардаг, найдан салбидаг, хуурай салбидаг тийм ээ. Одоо машин зам дундуур одоо нэг өнөртүүлэгч гэдэг юм уу те. Тиймэрхүү зараа явдаг, машин угаадаг ч гэдэг юм уу те. Тиймэрхүү Хүүхдүүдээс ярьцлага тийм хүүхдүүдийн тухай бичгэн хүндрэлтэй хэлбэр биш. Яг хүүхдэд өөрөө хүүхд харагдах юм бол гиндээд хэлчин л дээ дараа нь тэр чинь нэг царайгийн жоохон зурган дээр бүдрүүлж энэ төр яахгүй бол ар гэрийнх нь гомдол гарах магадлалтай. Тэгээд энэ чинь ерөнхийдөө нэг хүүхд гэр бүл залуучдын газраас ерөнхийдөө нэг хоригддаг байхгүй энэ чинь хүүхдийн ирэх хүний ирэх штаас нөгөө талаасаа тий. Гол нь тэр мэдээлэл нөгөө нэг одоо тэр хүүхд чинь нөгөө цагийн баримж авахгүй өглөө хідээс гардаг орой хідээд нөгөө хөлбөрийн цагийн мэдээ юу ч авахгүй өдөржингөө л ажилдаг гэлж юм бол тэр хүүхдийн хувьд нөгөө өдөржингөө ажиллаж байгаа нь унтаж жагаад 12 цагаас босоод нэг 2 3 хүртэл яачаад тэгээд нөгөө залах өндөр гэртээ очдөг ч юм уу тийм нөгөө баримжаа байдгүй юм бэл. Тийм. Үүргийн худалдаа хийдэг хүүхэд зарчны хүүхэд. Тэгээ ууд уурхаа дээр бас ажилдаг. Ер нь бол нэг менежер нар чинь хүүхдэд агуулаад бас нэг мөнгө устай нөхцөлд тийм ээ хүүхдийг ажилуулаад явдаг байхгүй юу. Маш олон нөхцөлд хүүхдүүд ажилдаг юм билээ. Хогийн цэг дээр хүртэл нэг хогоос түүсэн юмаа зараад борлуулад өөр хоорондоо тиймэрхүү нөхцөл байдал бас маш их байдаг байхгүй юу. Одоо гол нь хэр хүнний хэр хэлбэрийн хэр юу хэрийгээ нэг хуйлаад идэв шүү дээ. Амар юу яхад Ерхэд бол тийм амар биш. Энийг сурвалжлахад. Нэг сурж авахгүй ч юм уу одоо хэцүү байх юм бол одоо иш хүн рүүгээ явна гэсэн үг шүү дээ. Тэгээ хүүхдийн эрхийг талаас хүнд авчих шүү дээ. Хүүхдийн эрхийг зөвчгүйгээр яаж гаргаж чадахгүй гэх тийм. Сурж олохгүй яах вэ? Сурж мэдээ байх юм бид Гайгүй хялбар юм шиг. хялбар хүн хоёрын донд яг донд. Жохон. Ашиг хүртэл бол өндөр юм байна шүү дээ. За манай багийн хувьд туршилтын ажлын хугацаа гэсэн сэдэв байна. За яагаад үүнийг авах болсон бэ гэхээр айгүй олон залуучууд ингээд энэ тэнд ажилд орохоор туршилтын хугацаа гэж зааж өгдөг. 7-оос 1 сарын хугацаатай янз янз байдаг л да. Тэгээ ингээд ажиллуулж байгаа сүүлд нөгөө нэг та манай тэнцэнгүй хаалгах жишээ нэ. За энэ хооронд бол одоо хүмүүс яаж хохирдог вэ гэхлээр цалин үйлсээ авч чадахгүй цаг хугацаагаа дэмий гарддаг одоо тухайн байгууллагад ажилд орно гэсэн горилготой найдвар тээсээр хөдөлмөрөөр шулуулдаг. За энэ болохоор нөгөө шалгуур үзүүлэлтүүдийн маань нөгөө хуурам эхлэх тэгээд цалин үйлсийг олгохгүй байх гэдэгт ороод байгаа байхгүй. За тэгээ ач холбогдлыг бид нар 80% гэж үзсэн. Ягаад тэгэхээр нийт хүн амын айгуу дийлэн хувьд одоо ийм асуудал гардаг, тулгардаг да ялангуяа залуучуудад хүндийг бол бид нар нэг 10% гэж үзсэн. Яг тэгэхээр нөгөө мэдээллийг олоход бол хэлбэр учраас. За дараад нь бид нар 5-7 хувьцат компани жолооч нарын тухай одоо гашуун сухатаас 5-7 жолооч нарын тухай гашуун сухат бомбны одоо хүнд нөхцөл байдлын талаар за 5-7 хувьцат компанид бол 13-аас 17 мянган жолооч одоо гашуун сухатын бомб дээр одоо нүүрс дээврийн хүнд хөдөлмөрийг эрхэлдэг байгаа. Тухайн хүнд даацын автомашин нь болохоор
ерөөсө яг ингээд нүүрсээ ачаад урагшаа хил рүү гаргах хугацаанд бол жолооч нар нь бол машин дотор амьдардаг. Тэнд тэгээд бид нар машиндаа амьдрахаас гадна өөрсдөө тэнцэнэ хоол ундаа хийж идээд ямар ч тийм байрлах газаргүйгээр нийгмийн хамгаалалт байхгүйгээр амьдардаг. Тэгсэн хэрнээ хил гайл зогслоо гэхэд тэр хүмүүс машинаа шууд хаяа явчих чаддаггүй. Нүүрс ачсан байгаа машина. Яадаг вэ гэхээр хил хизээ онгон тэр хүртэл тэр хүмүүс яг тухайн байгаа газраа зам дээр машин дотроо 7-аас 14 хоног жишээний тийм хүнд нөхцөл байдалд амьдардаг. Тухайн хүмүүс нүүрсээ аваачч болохгүй бол цалин хөлсөө авч чаддаггүй. Тэгээд машина хаяад явчих бас болдоггүй. Ягаад тэгэхээр машин үр төлбөрт оруулах жишээ нь одоо тэрийг даагаад авцсан учраас өөрийн барьцаанд орчихдаг. За тийм учраас энэ шалгуур үзүүлэлтийн маань цалин хөлсийг олохгүй байх, өөрийн барьцаа төлөөс болгох, ажиллаж амьдрахад хүнд хэцүү нөхцөлд байгаа илүү цагаар ажиллах гэсэн 4 нөхцөлд маань орж байгаа маа. За бид нар энийг 5-7 жолооч нарыг хүнд байдлаар нь мэдээлэл олж авах байдлаар нь 70% гэж үзсэн байгаа. Ач холбогдлын 50% гэж үзсэн байна. Бид нар нөгөө нэг түрүүний ярьжсэн туслах малчны асуудлыг ярилцсан. Тэгээд ер нь бол яг энэ даалттай яад гэхлээр энэ одоо тэр одоо хохирч байгаа иргэд нь бол ихэвчлэн боловсралгүй тэгээ өөртөө илэрхийлэх чадваргүй мөн эрхийн мэдлэг байхгүй, хууль эрх зүйн мэдлэг байхгүй, хэрхэн хаанаас яаж эдгэрийг одоо яхаа хинт хадгаа мэдгүй юм хүмүүсэд учраас энэ маш их олон хүмүүс хохирдог боловч дуугаа явуулдаг маш олон кейсүүд байдаг. Миний сонсноор бол баг амиа орлоход төгчсөн тийм кейс хүртэл байдаг болох төр энэ бол яг эксруулж энэ хувьд мэдээлэл цуглуулахад бол нэг тийм төвөгтэй зүйл бол байхгүй бах. Хэрвээ яг яах юм бол гэхдээ хууль хяналтын байгууллагуудтай холбоотой асуудлууд дээр хүндрэл мэдээж гарна. Харин ач холбогдлын хувьд бол нэлээд өндөр ач холбогдолтой гэж харж байна. Яа тэгэхээр мэдээж нөгөө хүний эрх асуудал нэгд байгаа. Хоёрдугаар тэгэхээр өөрөө нөгөө малдаачихгүй манай нөгөө нүүдлийн одоо юу юм малдаачихгүй мөхөлтөж холбоотой шүү. Том хитрхи томор дүүсэн байж магадгүй. Гэхдээ ер нь холбоотой байж болох юмаа гэж бодоод байгаа. Бас нэг сэдв бас манай баг ярьсан. Энэ болохоор нөгөө тэгээ уул уурхайн ажилчид буюу кемпээр ажилладаг ажиллагчид буюу тэд байгаа ажилчдын хөдөлмөрийг маш багаар үнэлдэг, үр төлбөр тооцдог. Одоо жишээ нь энэ шалгуур үзүүлэлтээр тэгж юм л да, эмзэг байдлыг ашиглах, хуурам эхлэх гэдэг нөгөө уул уурхай эрхэлж байгаа уурхай засгийн газраас ямар шаардлага тавьдаг вэ гэхээр тухайн орон нутаг сум багаас тэдэн хүн ажиллуул гэдэг. Тэгээд ажиллуулангууд туслан гүйцэтгэх компани заавал авдаг гэдэг. Анх явсаар хагаад нөгөө ажилтныхын цалин нь 400-500 600 мянган төгрөг болдог. Одоо 30 хоногийн турш 600 мянган төгрөг маш хүнд уурхайн нөхцөл гэрээсээ хол ажиллаулдаг. Тэгээд тэр дээрсээ нэмээд хувцсны мөнгө, нийтрээгээд эмний мөнгөөс суудгаж авдаг. Тэгээд юу яах юм бол эндээс яах юм бол тэгээд мөнгө нь маш ихээр хасдаг. Тэгээд би энэ дээр бас яг энэ шалгуур үзүүлэлтийг бүгдийг хангажлаа байна л да. Тэгээд илүү цагаар ажиллаулдаг, хүнд нөхцөлд байдаг. Бичгээр юмтыг бас барьцаалдаг. Тэгээд би бас яг юм уул уурхайн компани бас нэг тодорхой өдөр төвшин ажиллаж байсан. Бүгд миний гар үсгээр явдаг гэсэн гэхээр би бас өөрөө эднэрийг амар хордог байсан байна. Тэгээд хөдөлгөөн хийх болгондоо надаас зөвшөөрөл авдаг гэсэн бохоггүй. Тэгээд тэрийг миний зөвшөөрлгүй яах юм бол би тэр нөгөө хазард бичнэ гэдэг. Тэгээд хазард бичих юм бол 2-3 бичүүлэх юм бол тэр үнээс баяртай болгодог. Бичүүлэх нь бол чи яах вэ? Бичүүлэх юм санаалга бичүүлэх юм гэдэг дарамталдаг.
тийм юмнууд бас их байдаг. Тэгээд нэг манай багийнхаа яриад нэлээд хүнд тэгээд тухайн орон нутагт өөр уул уурхай ч гэдэг юм уу тийм компани байхгүй болохоор тэр хүн ажил олдох маш бага болохоор тэрнгээр нөгөө ажлынх нь олдцоор нь дайлимжуулж дарамталдаг. Тийм. Энэ дээр бол ач холбогдол нь чухал юу яхад сурвалжлахад бол нэг хүнд биш л гэж харж байна. Тий. Хамгийн гол нь өөрөө тэр тухайн нөхцөл байдалд очиж сурвалжлах шаардлагатай. Тий. Хэлбэр тал руу байгаа гэсэн. За манай багийнхан болохоор үйлчлэгчдийн эрх ашигын талаар бичнэ гэж бодсон. Ямарваа нэгэн байгууллагад заавал үйлчлэгч байдаг штеп. Гэхдээ заавал том биш нэг жижигхэн газруудын үйлчлэгч болохоор тухайн байгууллагад ажилласнараа тухайн байгууллагын бүх ажлыг хийдэг. Одоо хог одоо шалын нугаадаг, хогийн цэвэрлэдэг, гадаах талбайгийн цэвэрлэдэг гэд энэ талаас нь бичээд тэгээ тэр үйлчлэгчийн одоо ач холбогдлын үед бид нар болохоор 80% гэж үзсэн. Яагаад вэ гэхээр байгууллага болгонд л байдаг ажил тэр ажлыг хийдэг болохоор ач холбогдол өндөртэй. Гэхдээ бичгэд 30% гэж утсан. Яагаад гэвэл энэ үйлчлэгч хүмүүс манд бүгд одоо боловсролын төвшин жоохон доогуур тэгээд ихэвчлэн одоо 40-с 50 насны хүмүүс энэ үйлчлэгчийн ажлыг хийдэг. Тэгэхээр бичгээ тэгэхээр бас ар гэрийнхэн одоо өөр хүүхдүүд нь дургуутгч гэдэг юм уу тэр тал руугаа бичгээ жоохон хүндрэлтэй байх гэж бодсон. За иймэрхүү байдлаар одоо эрдагч цараа ч юм уу тий одоо яг ерэн сурвалжлах баг болоод ажиллаж байгаа нөхцөлд иймэрхүү байдлаар сэдвээ сонгох юм арга байна гэж за тэгээд зарим одоо зүйлийн одоо хүнд хитрхи хүнд гэж бодсон байж болно. Зарим нь одоо хитрхи хялбар тий гэж харсан байж болно. Ер нь бол яг бүгдээрээ яг хэлэлцээд тэгээд яг тухай бүрт нь одоо яг энэ хэр хүндийн гэдгээ бодиттой одоо бол тооцоод явах боломжтой гэдгийг эндээс харагдаж байгаа бох тий. За тэнд харуулснаар бол үнэхээр одоо хүнд тий тэгээд одоо энийг энэ талаар сурвалжлахад бичгэд маш хүнд. Гэхдээ одоо өрөө бичих юм бол одоо тийм маш том амжилт тий маш том зүйлийг шийдэх нэ гэж харах нь байна. За тэгээд хүнд бөгөөд одоо чухал биш сэдв гэж магадгүй байдаг байх нь. Одоо тийм сэдв байх юм бол зүгээр л үгүй гэж хэлээ гэсэн байна тий. За бүгд сэдв бодож сэдв ярилцаж дасгалд оролцсонд баярлалаа. Тэгээд дараагийн хэсэгт шилжиж. Ер нь бол тий. Одоо ишээ хүнд гэдэг рүү оруулсан сэдвүүд бол надад жоохон санагдаж байна. Гэтэ яг хийхэд хялбарч гисэн тий. Үүргийн худалдаа бол бас их боломжтой сэдв санагдаж байна. За энэтэй холбоотой өөр асуулт санал байна уу?